Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд авсан үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар чачир ахгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань үнэхээр харамсалтай, бас хүний санаанд батхааргүй хэрэг байгаа. Согтуурсан үедээ найзыгаа 28 удаа хутгаалж онц хэрцгийгээр хүнэж гисэн гарчигтай нийтлэлүүд гарч тухайн мэдээг үзэж сонссон хүмүүс маань нилээдгүй чичирдэж байсан нь саяхан санагдаж байна. Тэгээд уг хэргийн тухай өнөөдөр ярихаар бэлэн боллоо. Шүүдэгчин найлын ганц хүү байсан бөгөөд 1999 онд төрсөн өдөө орон нутагт амьдардаг эхнэр 2 хүүхэдтэй нэгэн байсан бөгөөд эмсүүтэд суралцж байгаад сургуулаа төгсөөгүй. Тэгээд мал дээр гараад мал маллаж амьдардаг байсан нэгэн байсан байна. Тухайн хэрэг болдог өдрийн шүүгдэгчийн мэдүүлгийг бүгдээр эхлээд сонсъё. Тэгээд дараа нь гэрчүүдийн мэдүүлгээс сонсох юм бол илүү энэ хэрэг ойлгомжтой болох юм болов гэж би хувьдаа бодож байна. Тэгээд энэ үйлдэл хэргийн тухай шүүгдэгч мэдүүлэхдээ би найзтайгаа цуг байхдаа 4-5 шил пив уусан. Дараа нь бит хоёр дахиад 10 пив захиалсан. Найзаагаа яваагүй байхад бит хоёр тооцоо хийх гэж утсан. Тэгэхдээ бит хоёр хоорондоо задгай хэсэгт нь гарч баг зэрэг ууж сууя гэж ярилцсан. Тэгээд найз маань гарч явсан. Би найзаагаа тамхины өрөө рүү явж байгаа юм байх гээд пивнүүдээ авчгаад найзаагаа жаахан хүлээсэн. Найз маань ирээгүй. Манай найзын утсан цэнэгүй болоод унтарсан байсан. Би задгаад нь гарч ирээд сууж байгаад ариун цэврийн өрөө орсон. Тэгэхэд хохирогчтой зөрсөн. Намайг хараад исэн. Би тэр үед нэг их сайн ажиглаагүй. Хажуугаар нь гарч явсан. Намайг задгаад сууж байхад Т папаас гарч явж таарсан. Би ганцаараа сууж байхад над руу хараад исэн. Би өдөөс нь харсан. Тэгээд явших шиг болохоор нь би уцаа оролдоод сууж яасан. Нэг харсан чинь ирчихсэн байсан. Чи хоёул явж байсан биз дээ. Найз чинь явсан уу? Чи ганцаараа байгаа юм уу гэсэн. Би тийм ихчээ. Та хоёр хамт суугаач гэхэд зөвшөөрсөн. Бид гурав нэг ширээнд суусан. Намайг тамхины өрөөнд тамхи татаж байхад хохирогч орж ирээд манайх руу цуг явъя гэсэн. Тухайн үед би яах юм бэ хичээгээд өрөөнөөс нь гарах гэж байхад миний якнаас татаад өөрийн хувцаа тайлсан. Миний якнаас болсныг нь болиулж хаад ширээндээ очиж суусан. Нилээд удасны дараа хохирогч ирж суусан. Т папаас гарч явснаа би сайн санахгүй байна. Нэг мэтгэд намайг суугадаад бид хоёр нэг орц руу орж ясан. Нарийнхан коридор шиг юмар явж байшин руу орсон. Би гэрт нь ороод гудас шиг зүйл дээр хөвцөн. Тэгээд нэг харахад хохирогч хувцаа тайлаад ариун цэврийн өрөөнөөс гарч ирж байсан. Миний хувцыг тайлаад дотн харьцаанд орсон. Шалтгааныг нь би санахгүй байна. Нэг харахад хохирогч над руу хутга байраад дайрч байсан. Би гайхаж сандарсандаа хутганы ирнээс бариад авсан. Хутгийг гараас нь салах гээд хутгаа хойш нь сугалж авсан. Миний гараас цус гоожж халуу оргиж янгинсан. Хохирогч дахиад над руу дарахаар нь би сандарсандаа биеэс зайлуулах гээд хойш нь хутгатай нь түлхсэн. Хутга барьж дайраад би хутганаас барьж байснаа санаж байна. Над руу дахиад далаахаар нь би сандарсандаа өөрөөсөө зайлуулж түлхэж унгасан. Нэг сэрсэн чинь цусан дунд байсан. Тухайн үед миний гарыг зүсгэд би яаснаа санахгүй байна. Цус хараад маш их сандарсан. Миний бие өөрийн болчимгүй үйлдэл болмоос хүний амнаас хохиросондоо харамсаж байна. Хэдий уучлж боломжгүй алдаа гаргасан ч хохирогчийн ар гэрээс уучлалтгүйж байна. Тухайн үед ийм хэрэг болно гэж бодоогүй. Ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийснээ санахгүй байна хэмээн мэдүүлдэг. Ам хохирогч нь гэртээ охинтойгоо амьдардаг байсан бөгөөд ам хохирогчийг анх олсон хүн нь охин байсан ба мэдүүлэгтээ дарах зүйлсийг ярьсан байдаг. Би тухайн байранд 2005 оноос хойш өөрийн ээжийн хамт оршин сууж байна. Ингээд би 2022 оны 6 дугаар сарын 25-ны өглөө өөрийн гэртээ ээжтэйгээ хамт байхдаа өглөөний 07 цагийн үед өөрийн ажилтг байгууллагын бэсрэг наадам амралтын өдрөөр болж байсан тул тухайн арга хэмжээнд оролцохоор гараад харин ээж гэртээ унтаад үлдсэн. Миний мэдэж байгаагаар манай ээж тухайн өдөр надад гадагшаа гарахгүй гэртээ байна гэж хэлж байсан. Ээжтэй гэрээс гарахдаа хэлсэн байсан тул дахин гар утсаар ярилгүй. Тэндээ хоноод 2022 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 06 цагийн үед ажлын найзыг нөхөр нь машинтайгаа ирээд авах үед нь суугаад 06 цаг 50 минутын үед өөрийн гэрийн хаалган дээр ирээд өөрт хаалганы дэлгүүр байсан тул хаалга товшилгүй дэлгүүрээ онгойлгоод дотор үүдний хэсэгт ороод гэрэл унтарсан байсан тул үүдний хэсгийн гэрлийг хасаагаад өөрийн үрж авсан хар өнгийн үр өвчтэй сүнхийг хаалганы эсрэг талын хан дагуулган тавьсан хувцсны шүүгний урд газар тавиад санамсаргүй байдлаар урд зүг рүү буюу галтгооны өрөө рүү харсан чинь газар дугаалгын машины харалтаа манай ээж дээшээ харсан байдалтай хувцасгүй биеийн ил харагдах хэсэг буюу
биеийн зүүн талын хэсэгт олон тооны зүсэгдсэн шарахтай их хэмжээний цус гарсан байсан тул ээж рүүгээ дөхөж очоод сандарсандаа түүнийг хамгийн түрүүнд амьсгалж байгаа хэсэг талаар шалгахаар нүүр хэсэгт ойртож өөрийн баруун гарын алганы дотор хэсгээр хүрэхэд ямар нэгэн амьсгалж байгаа зүйл мэдэгдэхгүй. Миний гараар хүрсэн хэсэг хүйтэн ямар нэгэн хөдөлгөөнгүй нүдэнд хагас сансан гар болон хөлийн биеийн дагуу шулуун байдалтай тавьсан байсан тул өөрийн ээжийг нас барсан гэдгийг ойлгоод 103 дугаарт залгаж гэртээ ирсэн чинь манай ээж өнгөрчихсөн байна. Би энэ хүүтэн байна гэж хэлэхэд надад дуудлагыг хүлээж авлаа гэд гэрийн хаягийг тэмдэглэж авсан. Би хамгийн сүүлд буюу 2022 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед өөрийн гэрээс гарахад манай ээж ямар нэгэн ил харагдах гэмтэж шарах байгаагүй. Манай гэрийн хаалганы дэлгүүр нийтдээ 2 ширхэг байдаг. Нэг нь надад, нөгөө нь манай ээжэд байдаг. Өөр ямар нэгэн хүнд хаалганы дэлгүүр байдаггүй. Би өөрийн гэрийн гадаа ирээд гэртээ орох хүртэл ямар нэгэн зүйл бодоогүй тул надад сэжигтэй зүйл анзаарагдаагүй. Надтай ямар нэгэн хүн таараагүй. Харин би өөрийн гэртээ ороод ээжигээ нас барсныг мэдээд ойролцоох эд зүйлийг харж үзэхэд манай гэрт байдаггүй. Би урд нь харж байгаагүй сарал өнгийн зузаавтар материалтай цус болсон цамц манай ээжийн биеийн зүүн талын мөр дагуу угаалгын машины харалтай байхыг хараад тухайн үедээ манай ээжид ийм хувцас байхгүй, надад ийм хувцас байхгүй тул энэ гадны өөр хүний хувцас байна гэж бодсон. Манай ээж хаяа баяр ёслолын үеэр өөртөө тохирсон арх сохтууруулах ундаа хэрэгэлдэг байсан. Ингэхдээ уудаг зүйл нь гэвэл арх болон энгийн пив уудаггүй. Сэнгүүр нэртэй пивний лимоны амттай төрлийг баг зэргийн градустай пивнээс 1-2-ыг гэртээ уудаг байсан. Түүнээс ихийг уудаггүй байсан хэмээн мэдүүлсэн байна. Ам хохирогч болон шүүгдэгч нар нь Ц-пабд анх танилцсан байдаг. Одоо тухайн үед Ц-пабд байсан гэрчүүдийн мэдүүлэг болон камерын бичлэгт үлдсэн үйл явдлыг уншиж танилцуулъя. Хэрэг болдог өдөр пабад ажиллаж байсан гэрчийн яриагаар би Ц-пабд ажиллаад 2 сарын хугацаа өнгөрч байна. 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11:30-аас 6 дугаар сарын 26-ны 02 цаг хүртэл ажилласан. 11 цагт ажлын байранд ирээд хойд өргөндөө нүрээ будчаад 13 цагийн орчим гарахад зааланд 2 залуу 4 пивтэй сууж байсан. Нэг залуу нь саарал цамц, цэнхэр джинс өмд цагаан пүүз өмссөн байсан бол нөгөө залууг нь сайн санахгүй байна. Тэд 2 цаг орчим сууж байгаад 10 ширхэг пив нэмж захиалсан бөгөөд цэнхэр джинстэй залуутай хамт явсан залуу манайхаас гараад явсан. Тэр залууг явахын өмнө манай вип өрөөнд 40-50 орчим насны 2 ихч орж ирээд 3 ширхэг пив уусан байсан байх. Тэр 2 орж ирсэн эмэгтэй нэг нь манай хажуугийн жимсний лангууг ижлүүлдэг. Манайхаар байнга орж ирдэг юм. Би хажуугаар нь юма зөөгөөд явж байхад тэр 2 ихч нөгөө ганцаараа 10 пив захиалсан залууг ихчин дүү ганцаараа явж байгаа юм уу? Найзууд нь яс юм гээд асууж байгаа нь сонсогдсон. Нөгөө залуу нь тийм ээ ганцаараа явж байна. Цуг суух юм уу гэсэн чинь нөгөө 2 нь зөвшөөрөөд цуг сууцгаасан. Тэр хэд пивээ хувааж уугаад энэ гуруулаа нилээд согтолтой. Манайхаас 18 цагийн үед гуруулаа цуг гараад явсан. Ямартай ч гадаа нилээд харанхуй болсон байхад нөгөө залуу манад буцаж орж ирээд яка асуугаад аваад гараад явсан хэмээн мэдүүлдэг. Шүүх хяналтын байгууллагын хяналтын камеруудын бичлэгт үзлэг хийсэн бөгөөд тухайн тэмдэглэлээс та бүхэнд хүргэе. Ц-пабын хяналтын камерын бичлэгт тухайн өдрийн 17 цаг 54 минут 10 секундын үед хар өнгийн ногоон торгон цамцтай, саарал өнгийн өмдтэй эмэгтэй, саарал өнгийн юудэнтэй цамцтай, хар бараа өнгийн өмдтэй эрэгтэйтэй хамт тамхины өрөөнд орж байна. Түүний дараагаар 17 цаг 56 минут 32 секундыг заасан цаг хугацаанд тамхины өрөөнөөс гарсан байна. Тухайн үйл явдал болсон өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр байрны гадна байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн. Тухайн тэмдэглэлд байрны ертөнцийн зүгээр хойд талын гудамжны дүрс бичлэгийг шалгахад 18 цаг 17 минут 10 секундээс 18 цаг 18 минут 26 секундын хугацаанд малгайтай хар бараа өнгийн хувцастай эмэгтэй болон саарал өнгийн цамцтай, бараа өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай эрэгтэй нар согтуу мэт гуйж ертөнцийн зүгээр зүүн тийш явж өнгөрч байгаа нь харагдаж байна. Хяналтын камерын бичлэгийн цагийг харахад цагийн бүсчлэлийн бодит цагаас 7 минутаар хоцорч байв хэмээн тэмдэглэн үлдсэн байна. Мөн нэгэн хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн бөгөөд тухайн бичлэгэнд 18 цаг 44 минут 22 секундээс 18 цаг 45 минут 44 секундын дүрс бичлэгийг шалгахад цагаан малгайтай хар бараа өнгийн хувцастай эмэгтэй болон саарал өнгийн цамцтай, бараа өнгийн өмдтэй, хар бараа өнгийн гуталтай эрэгтэй нар бичлэгт харагдаж байна. Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны бичлэгт харагдах орц руу орж байгаа нь харагдаж байна хэмээн тэмдэглэлд бичсэн байна.
Тэгэхээр пабад танилцсныхаа дараа шүүгдэж олон амь хохирогч нь тухайн пабаас гараад тэдний гэрлөөнд яван орсон нь зам дагуух хяналтын камерын бичлэгүүдэд бичигдэж үлдсэн байна. Амь хохирогч болон шүүгдэгч нар нь тухайн орц руу орж байх үед орсны гадаа нэгэн гэрч байсан бөгөөд тухайн гэрч нь мэдүүлэхтэй. Би байрныхаа үүдэнд нөхрөө гэрийн дэлгүүр авч ирэхийг хүлээж байсан. Тэгтэл тэдэн тоод дөрөөнд амьдардаг хөгшин эмэгтэй ариг сотруулах ундааны зүйл хэрэгэлсэн байдалтай явж байсан ба түүнтэй хамт 25-аас 30 орчим насны үл таних эрэгтэй хүн явж байсан. Тэр хоёр орц руу орсон. Үл таних эрэгтэй нь согтолд ихтэй бор царайтай бараа өнгийн өмд цамцтай эрэгтэй байсан хэмээн мэдүүлдэг. Шүүгдэгч амь хохирогчтой танилцахаас өмнө тухайн пабад нэг найзтайгаа хамт явж исэн гэж одоо хэргийнх нь гарсан. Тэгэхээр одоо бүгдээрээ тухайн найзынхаа мэдүүлгээ сонсцгоё. 2022 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 11 цаг 30 минутын үед ирэхэд шүүгдэгч манайд унтаж байсан. Тэгээд би шүүгдэгчэд гадагшаа гарч SIM картаа сэргийллээ. Чи хамт гарах уу гэж асуухад тэгээгээд сансрын түнэл орж Mobicom-ийн салбараар орсон. Харин шүүгдэгч дэлгүүр ороод ирээгээд салаад явсан. Тэгээд би SIM картаа сэргийлэгчгээд хажуу талд нь байх олон үндэсний зоогт хоол идчихэд шүүгдэгчийн дугаарлуу залгаж хаана байгаа талаар асуухад би сансрын C пабд байна. Хүрээд ир гэж хэлэхээр нь тухайн пабд очиход ганцаараа нэг пив урдаа тавьсан байдалтай ууж байсан ба намайг ороход нэмээд 2 пив захиалсан. Тэгээд бид хоёр дахиад 2 пив захиалаад уусан. Пивээ ууж дуусгаад текэн дээр өмнө авсан пивнийхаа тооцоо хийгээд байхдаа дахиад 10 пив авчихъя гэхээр нь би одоо болно. Би уухгүй явлаа гэд явсан. Тэр үед 17 цаг болж байсан ба би харьлаа гэд шууд гэртээ харьсан. Харин шүүгдэгч C пабд ганцаараа үлдсэн. Тэгээд ирэх байлгүй гэж бодоод 02 цагийн үед унтаад өгсөн. Тэгээд манай найз охин өнөөдөр өглөө 11 цаг өнгөрч байхад ажилдаа явсан. Би ганцаараа гэртээ үлдсэн. Харин шүүгдэгч ирээгүй хэмээн мэдүүлсэн. Мөн дахин мэдүүлэг өгөхдөө би шүүгдэгчийн хамт манай гэрт очих талаар удаа дараа хэлсэн боловч миний үгийг тоолгүй тухайн газрын тооцоо хийдэг тэг хэсэг дээр очиод дахин нэмээд 10 шилтэй сэнгүүр нэртэй пив захиалсан тул би уухгүй гэж хэлээд тухайн газраас ганцаараа гарсан. Үүнээс хойш би гэртээ шууд очиод эхнэрийн хамт гэртээ байхдаа хоол хийх гээд мөнгөгүй байсан. Тухайн үед шүүгдэгчийг мөнгөтэй байгааг мэдэж байсан тул 20,000 төгрөг зээлэхээр түүний Facebook хаяг руу орой 23 цаг 40 минутын орчим чатаар 20,000 төгрөг зээлчих маргааш өгье гэсэн утга бүхий чат бичсэн чинь миний бичсэн чатыг уншаад хариу өгөхгүй байхаар нь би дахин дэлгүүр очиод хүлээж байх уу гэж чат бичсэн чинь шүүгдэгч уншаад лайк дарсан эможи явуулсан. Тэгээд би дэлгүүр дээр хүлээж байсан чинь 20,000 төгрөг миний данс руу орсон. Үүнээс хойш би дахин холбогдоогүй хэмээн мэдүүлэг өгсөн байна. Шүүгдэгчийн ар гэрийнхэн буюу эцэг эх нь хүүгийнхээ талаар ярихдаа айлын ганц бөгөөд томоотой, дөлгөөн, дуу цүүтэй, олонтоо явахдаа ах эгч дүүнраа хүндэлж харьцдаг. 50 тул альваа зүйлд нухацтай ханддаг хэмээн мэдүүлсэн байдаг бөгөөд эхнэр нь бас түүний зан аашийг тодорхойлохдоо хоёр хүүхдийнхээ сайн аав, сайн хань, ажилсаг, амьдралын ухаантай хүн бөгөөд зан ааш нь хувьд тайван хийж байгаа зүйлээ их нухацтай төлөвлөж хийдэг. Хүнд их тусч харамтлах зам байхгүй хүн бөгөөд хаяа ариг сотруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ шууд унтаад өгдөг. Элдв буруу зан ааш гаргадаггүй, бусадтай хэрүүл маргаан хийдэггүй хэмээн мэдүүлсэн байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1762 дугаартай дүгнэлтэнд талигачид хийсэн шүүх хэмжлэгийн шинжилгээгээр C хэвлийн хүндэд нэвтэрч дотор эрэхтэн уушигдын зүүн артаар өнхөлцөг хайлс зүрх, өрц, хотоодыг гэмтээсэн олон тооны хутгалагдсан шарах, цээжний зүүн хөндийдэх цус алдалт 1500 мл, өнхөлцгийн хөндийдэх цус алдалт 60 мл, цээж 2 гарын хутгалагдсан шарах нийтдээ 28 ширхэг, цээж баруун шууны цулгаралт гэмтэл тогтогдлоо. Тухайн гэмтлүүд нь хурц зэр үзүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насан давилтай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шүүх шинжилгээгээр талигачид үхэл төргөх арга хууч өвчин тогтоогдоогүй. Талигачийн цогцос нас бараад 12-оос 14 цаг болсон байх боломжтой бөгөөд талигачийн цуснд 3.2 промил, ходоодны шингэнд 5.6 промил спиртийн зүйл илэрсэн. Цуснд мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх бодис илрээгүй болно. Цуснд 3.2 промил спиртийн зүйл илэрч байгаа нь цогтолтын хүнд зэрэгт хамаарна. Биологийн шинжилгээгээр талигачийн өтрээний арчтас наалтц дээр эр бэлгийнээс илэрсэн. Шулуун гидсний арчтас наалтц дээр эр бэлгийнээс илрээгүй хэмээн дүгнэлт гарсан.
Хувцас худаг, гарын мөр, бусад эд зүйлсийн шинжилгээгээр зарим зүйлс дээр талигач, зарим дээр нь шүүгдэгчийн цус илэрсэн бөгөөд үүнээс үзэхэд шүүгдэгч уг хэргийг үйлснэ тодорхой батлагдсан. Шүүгдэгч нь сэтгцийн хувьд эрүүл бөгөөд хэрэг хүлээх чадвартай. Шүүх бүх нотлох баримтыг хангалттай гэж үзсэн. Энэ бүхнээс авч үзэхэд шүүгдэгч нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр сансрын Ц пабад амь хохирогчтой танилцаж хамт пив уусан. Дараа нь амь хохирогчийн гэрт очиод түүнийг 28 удаа хутгалж олон тооны шарах гэмтэл учруулан онц харгас хэрцгий аргаар амь насыг нь хохиросон нотлогдсон. Шүүх прокурор, хохирогчийн төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэг, шинжээжийн дүнэлт зэрэг бүх нотлох баримт нь энэ үйлдэлийг баталж байна. Шүүгдэгч нь мөн өөрөө гин бурууга хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас хохирсон амь хохирогчийн төлөөлөгчийн нэхэмжилсэн 23 сая орчим төгрөгийг шүүгдэгч нь бүрэн төлсөн учраас бусдад төлөх төлбөргүй хэмээн шүүх үзсэн. Шүүхээс шүүгдэгчид хүнийг онц харгас хэрсгээр алах гэмт хэрэгт буруутай хэмээн тооцож 14 жилийн хорих ялыг оноосон. Урд нь цагдан хоригдсон 225 хоногийг уг ялаас нь хасаж тооцсон бөгөөд тухайн эдлэх ёстой ялыг хаалттай хорих ангид илүүлэхээр шийдсэн байна. Өнөөдрийн хэрэг энд хүрээд дуусаж байна. Тэгээд энэ хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэлээд манай сугийг дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд манай сугийг сонсдог мөртлөө дагаагүй бас зөндөө хүмүүс байд юм байлээ. Тэгээд намайг дэмжих хүсэх юм бол видеогоо лайклаад тэгээд манай сувгад subscribe хийгээд нэгдээрээ. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.